За сайн байцгаана уу. Өчигдөр би нэг YouTube имжлэг оруулаад устгасан. Тэгээд яасан гэхээр жоохон гэр бүлтэйгээ жоохон маргаан гараад. За өнөөдөр би юуны талаар ярих вэ гэхээр эцэг эхчүүдээ, ах эгч нараа гэртээ байгаа одоо өсвөр насны ер нь альч насны хүүхдүүднээ сайн сонсооч. Тэдний гаргаж байгаа шийдвэр бодол санааг нь ойлгоод хүлээж аваад өөрсдөө шийдвэр гаргаач. Өмнөөс нь бити орж шийдвэр гаргаад өмнөөс нь ингэж бүх сонголтыг бити хийгээдэ гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. За яагаад тэгэхээр Америкт би хаваад байхдаа манай нөгөө хүүхдтэй гизэн жирэмсэн болохоос эсвэл нөгөө гэрийн багш гэж ирдэг байхгүй юу. Би та бүхэндээ нэг юм хуваалцах гэдэг. За гэрцэн нөхөд нь гэрийн багш гэж ирээд тэгээд төрөөд тэр багш нь ирээд хүүхдтэй ингээд уулзаад хүүхдтэй ингээд юм яагаад ингээд харилцаа үүсгээд 3 нас хүртэл ингээд хамт байдаг. 3 нас хүртэл нь хамт байгаад бүх ингээд зам байдал одоо надтай хамт ингээд ажиллаад за хүүхд чи ийм байвал энэ дэр нь ингээрээ ийм байна тийм байна гэдэг ингээд хүүхдэд ингээд бүх юмээ заагаад ингээд яг одоо прескулд ороход нь бэлэн болгоод ингээд бэлддэг байхгүй юу. Тэгээ Ютад ирсэн чинь Ютад тийм програм байгаагүй тэр олоогүй. Гэтэ онлайн анги олсон, онлайн сургалт аваад тэгээ манай охин одоо сурж байгаа байхгүй юу. Тэгээд манай охин одоо 5 настай. Тэгээ 5 настай хүүхдэд юу заасан гэхээр ингэж зааж байгаа байхгүй багш нь над руу явуулж байгаа байхгүй юу. За би нэг монголоор орчуулсан байгаа. Хариуцлагатай шийдвэр гаргах гэдэг нь өөрийнхөө зан үйлдэлийн талаар зөв сонголт хийх чадвар юм. Бид хариуцлагатай шийдвэр гаргаснаар өөртөө болон бусдад аюулгүй эерэг нөлөөтэй байдлаар биеэ авч явдаг. Хариуцлагатай шийдвэр гаргах нь сайн иргэн байх нэг хэсэг юм аа гэд юм зааж байгаа байхгүй юу. Тэгээ би энийг уншаа надад үнэхээр их таалагдсан. За тэгвэл сайн иргэн байхад нь эцэг эхчүүд бид нар яаж туслах юм гэхээр одоо үеийн хүүхдүүд маань таны үеийн тэр үед байсан үеэс өөр болсон. Одоо үеийн хүүхдүүд илүү юу хүсдэг болсон мэхээр илүү их хам цагийг өнгөрөөх, тоглох, ярилцах, заримдаа зүгээр л тэднийг сонсох тийм зүйлсүүдийг хүсэж идэг байхгүй юу. Тэгэл ингээл хүүхч яриад дүнгэж ихлээл ингээл за би анги дээр тийм болсон ингээл тэнгүүд яагаад тэгсэн яагаад ингэсэн ингээл загнах биш те. Хэрвээ хүүхчин би өхмээр гэж байгаа бол тэр юм болсон байгаа. Үнэхээр өхмээр байгаа. Тэр нь асуудал байгаа. Тэр ямар нэгэн дарамтанд орсон, бүлэнд орсон, тэ дээрлэхүүлсэн, хүчрхийлсэн ч байж магадгүй. Тийм болохоор та эцэг их бидний үүрэг хүүхдээ сонсох. Одоо үеийн хүүхдүүд маш одоо энгийн зүйлийг хүсэж байгаа. Тэрний юу гэхээр илүү сайн гүйц ярилцаж ойлголцох. Ихэвчлэн манай аав ээжийн үед одоо 70-аад оны манай аав ээж хоёрын үед тэгээд одоо минийх 92-оос ингээд дээш оны хүмүүст ингээд заримдаа ингээд харьцахаар ерөөсө гүйцэд ингэж өөрийгөө ойлгуулж ярилцдаггүй. Ингээд дутуу хаяал тэгэл за нэг иймэрхүүгээл тэгээд тэрэндээ уурлаад ингээд бухимдаа явчихдаг заяа. Тэр нь яагаад тэр нь яасан жоох ойлгохгүй нүг чи яагаад энийг ойлгохгүй байгаа гэд. Тэнгүүтээ хүнээс дандаа яагаад гэж асуу. Чи яагаад өвдцээ? Чи яагаад энийг ингэ хийцээ? Яагаад гэдэг асуулт чинь одоо энэ үед орчин үед маш бүдүүлэг асуулт. Зүгээр хүнийг ингээ блок хийчихдэг. Зүгээр ингээ хаалт тавьчихдаг. Чи их тэр хүүхдээсээ чи тэр найзаасаа тохиолдсон тэр зүйлийг сонсоо. Чи яагаад ингэж асууж байгаа бол чи өөрөө асуудалтай. Чи ихлэ өөрийгөө өөрчилж өөр дээр ажиллах ёстой байна гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи найзтай илүү сайн туслаад хүүхдтэй юм уу илүү сайн туслая, илүү сайн тэр талаар дэлгэрэнгүй мэдээ гэвэл яагаад гэдэг асуултыг тавихгүй байх хэрэгтэй. Би ингэж ойлгосон зөв үү? Чи ингэж ярьсан, энийг чи би ингэж ойлгож чинь зөв үү? Тэ? Тэгэж ярилцаж тэдний чи яриулахгүй бол одоо манай хүүхэд 13 настай өсвөр нас дээр явж байгаа. Ер нь л ингээл хаалт тавьчихдаг. Би бүгдийг мэднэ. Би бүгдийг мэдж байгаа. Та надад хэл хэрэггүй. Би аль хэзээний мэдсэн наадгаж ингээд. Тэгэхээр би хүүхдтэйгээ илүү сайн ярилцаж, илүү сайн юу басыг ойлгож мэдхийн тулд за миний хөө ингэсэн үү? Зөв үү? Би ингэж ойлголоо зөв үү? Би энийг ингэж харж чинь зөв үү? Гүйл хүүхэд ингээ өөрөө яриад эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ надтай ярихгүй, энэ намайг ойлгохгүй, энэ хизээж эцэг их өөдөөс ярьсан том толгоолсон гэл ингээд байх юм бол таны хүүхэд
нэг өдөр хүн ална. Нэг өдөр тэр Монгол тохиолдож байгаа тэр гэмт хэрэгтүүд шиг тэгэл хэрэг үлдэнэ. Бидний хүүхдүүд үгүйсэх арга байхгүй. Бид нар хүүхдүүдээ та хүмүүжүүлэх нь та өөрөө ихлэ хүмүүжих хэрэгтэй байхгүй юу? Та өөрөө хүмүүжихгүй ижиж хүүхдээ хүмүүжүүлвэл таны одоо дуурайсан тэр хүүхд чинь таны л харж байгаа тэр дуурайж байгаа тэр бүх зан чанаруудыг чинь дуурайна. Би яагаад энийг ярьж байгаа би сүүлийн 2 жил өөр дээрээ маш их ажиллаж байгаа. Би ялангуяа өөрийнхөө зам байдал дээр болон өөрийнхөө сэтгэл зүй дээр маш их ажиллаж байгаа. Би ментор авж байгаа, маш үнэтэй коуч авж байгаа тий. Би өөрийнхөө одоо энэ generation энэ үеийн энэ трама, энэ үеийн энэ ээж ааваас үлдээсэн энэ зүйлийг би зүгээр ингээд зогсоож байгаа байхгүй. Би одоо окей. Би ингээд зогсъё. Энэ надаар ингээд дуусах. Миний охтууд өөр амьдрах хэвээр. Миний хүүхдүүд өөр амьдрах хэвээр гэж би ингээд шийдээд өөрөөр өөрчлөх эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн анхаарад хүүхдээс илүү ярилцаж хүүхдээ илүү ойлгоход бол өөрөө эхлээд яриа сайтай бай. Өөрөө эхлээд харилцаа сайтай бай. Бити ингээл чи яасан ийс ингээл уурлал бухимдал яхаж хүүхд чи хизээж тантай юугаач ярихгүй. Тэгэл дуус. Та хоёр харьцаа дуус. Эцэг ихээ үзэн ядсан эцэг ихтэй үл тоогдсон хүүхэд насан туршдаа өөртөө итгэлгүй амьдардаг. Насан туршдаа ингээд эцэг ихийгээ одоо хараа зүхэж амьдардаг байхгүй юу? Энэ бол үнэн бодит түүх. Тийм болохоор тийм зүйлийг хүсэхгүй байгаад одооноос та бүхэн анхаарах хэрэгтэй өөрсдөө. Чи найзуудтайгаа суугаа хов ярддаг бол таны охин найзуудтайгаа суугаад хов ярина. Та хэрэггүй юм зөвлөдөг бол тэрий чинь л хүүхэд чинь сурна. Тийм болохоор нийгэмдээ зөв одоо энэ нийгэмдээ одоо улсынхаа сайн иргэн болж төлөвшүүлэхийн тулд эцэг эхчүүд бидний зүгээс хүүхдүүддээ гэр боловсрал буюу маш сайн суурийг тавьж өгөх хэрэгтэй. Хэрвээ таны хүүхэд бүлэд орсон, хүчрхийлд орсон тэр зүйлийг одоо туулж байгаа бол тэр хүүхэд эргээд хизээч тэр сэтгэл зүйт хуучин байсан нэр очихгүй. Гэхдээ тэр хүүхдээс шалтгаална. Тэр хүүхэд үнэхээр эмчлэгдээд та нарын одоо ингээд саппорт сайтай бол тэр шарахыг ингээд майжаад авахгүй, байнга сэдрээгээд авахгүй бол тэр хүүхэд идэгнэ. Тэр хүүхэд буцаад гой байсан, ад жаргалаа мэдэрнэ, гой архин амьдарч байгаа юм шиг мэдрэмжийг авна. Тийм байна. Тэгээд Монголд ингээд маш олон хүмүүсийг одоо ингээд хүмүүс ингээд хүүхдүүд одоо ингээд хамгаалал гэмт хэрэг хийхээр нь хамгаалал мөнгөөр зодол аавалд ч гэхдээ тэр бол 100% эцэг ихэн дараа нь өөртөө тэр хүүхдүүдийнхаа хийсэн үйлийг үүрнэ. Тэр хүүхэд насаараа disability тэр хүүхэд ингээд хамрандаа ингээд нүүрэндээ төмөр суулгаад ингээд олон хаалгаад аваад ингээд яж хаад шүүх хурлын ингээд нөгөө талд нь шийдчихэж байгаа хөөх. Ийм аимшигтай нийгэмд бидний хүүхдүүд тэр хүмүүстэй тулалдана. Тэр буруу хүмүүжүүлсэн тэр хүүхдэд бидний хүүхдүүд өөрсдөө тулалдаж өөрсдөө тэр хүүхдүүдэд нүүр тулна. Тэхийн тулд бид нар хүчтэй, зоригтой, өөрийгөө хамгаалдаг, өөрийнхөө буруу юм энэ надад муухай хандаад байна гэдгээ хүлээн зөвшөөрөд эргүүлээд хариу үйлдэл хийдэг тийм хүүхдийг л өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд үл тоогдсон хүүхэд заяа. Үл тоогдсон хүүхэд хүнтэй гэрлээд тэр ихнэр тэр хүүхдүүдэд зовоодаг. Яагаад гэж ээж нь за хаяач тий хариуцлагаас дандаа зүгтаад яавал гэж хаяач наатаа хай гэл ингээд зүгтаалгадаг. Тэнгүүд нөгөө хүүхд нь ингээд нэг ингээд сүртэй юм одоо чи би өвдөхөд тэн дээр ингээд нэг за чи өвдөжлээ дараа нь лэмлэг орё л да байж л та гэдэг тийм хайхрамжгүйгээс олж хайртай хүмүүсээ алддаг. Хайртай хүүхдээ алддаг. Хүүхдээ эмнэлэгт үзүүлэхгүй өвдүүлж хөвцсээр байгаа. Тэр чин тэр эцэг ихийн өөрт нь тэр хүүхдэд өгсөн үл хайхрах хүчрхийл үл хайхрах зүгээр тоохгүй хайцсан. Тэр тийм болохоор тэр хүүхд тэгж хүмүүжиж тийм үл хайхрах мэдрэмжийг аваад тэр гэр бүлдээ гаргаж тэр гэр бүлээ тэр чигээр нь ингээ зовоож байгаа байхгүй. Тэр энэ хүн болгондоор өөр дээр ажиллаад явах хэрэгтэй л гэж би бодож байна. Тэгээ маш их баярлалаа. Энийг бүр хэлмээр санагдаад байна. Тэгээд та бүхэн таалагдвал лайк дараад, шеэр хийгээд subscribe дараарай. Баярлалаа баяртай.